30 жил бид нар та нар ингээд сайн харлаа. Манай төсвийн орлого бараг нэг их 80 хүрэхгүй байснаас ахуулаад одоо бол 10 11 их 80-ийн орлоготой ийм хэмжээний одоо 10 дахин бараг өссөн биз дээ. Зах зээлийн нэмжлснээс хойш. Тэгээд тэгвэл энэ өсснөөр одоо бидний амьдрал 10 дахин дээшилсэн юм. Эргүүний амьдрал өгөөл байгаа хгүй. Тэгээд энэний гол шалтгаан юу юм? Ерөөсөө л эдийн мэдхгүй одоо Монголын ард бид нар нэг бодлоо харамсалтай юм шиг нэг хэсэг бүлэглэлийн эрх ашигт бид нар бүр одоо тэднэрт өртөө юм шигээр тэгжил амьдраад хүлцэнгүй байгаад байгаа л өнөөдөр ийм байдал төргээд байна л гэж харж байгаа. Тэгээд юу бодогдож байгаа юм бэ гэхээр бид нар ингээд барилга баашин бариад уулууд хагаа ухаад мөнгө олоод зөндөө л 30 жил зүтгэлээ ш. Тэг юу өөрчлөгдсөн? Өнөөдөр маш им хэцэгсгүй хот бухимдал ерөөсөө бүх юм ингээд үнээр тулж байна надад. Ичдэг бол өстой ичмээр хүмүүс маш их болж байна. Гэтэл бид нар одоо хөгжлийн өөр үе шат өөр одоо арга замыг хайж одооноос л эхлэхгүй юм бол энэ цаашдаа мянга сайхан онл ирээд манай эрдэмтэд зөвлөөд энийг бол ямар ч ахиц алга гэж би харж байна. Ирээдүйн сайхан улс их орныг авч явах, сайн иргэдийг бэлтгэх бид нар юу ч хийгээгүйгээс болоод өнөөдөр бидний энэ бүх хямрал үсээд өнөөдрийн энэ нэг утгагүй төсвийг одоо тэнд хэдүүн батлаад тэгээд бид нар тэрийг ингээл зөв буруу гэж шүүгээ сууж. Маш их бүтээн байгуулалт яриад хөнхөө юмар ард түмнийг хуурж байна. Яг тэгвэл нөгөө боловсроогүй ард түмэн чинь тэр мэдээлэл дээр маш их толгой нэргэж штэ өнөөдөр. Тэгээ яаж юм? Сая сонгуулийн үеэр яав. Нэг бүггийн 2 3 тоглоом тавьчаад энийг хийсэн гэж иччихгүй. Тэгээд нөгөөх нь их хурлын гишүүн дахиад сонгогч байгаа байхгүй. Тэрийг хийх гэж гарсан юм уу? Тэр их хурлын гишүүн чинь тэгвэл энэ 4 жилд энэ улс орн тэгвэл яг ямар өөрчлөлт хийсэн? Тэр хүн ямар хууль санаачсан? Энийг ярих хэрэгтэй. Тэрийг шаардах ард түмэн өнөөдөр бэлэн биш байгаа учраас өнөөдөр энэ төсөв тэдний гаргаж байгаа шийдвэр бүх юм яг үндэ бидний хүсээгүй бүх юмыг л хийж штэ. Хандлага сэтгэл дутсан болохоос огт Монгол өнөөдөр мөнгөгүй юм уу ямар ч гарцгүй болчихоогүй гэдэг нь бол угаасаа хүнд ч ойлгомжтой.